Сайн байцгаана уу хүмүүстээ. Өнөөдөр бид нар хүснэгтэн мэдээлэл боловсруулах технологи сэдвийн дор цахим хүснэгт ашиглан шатрын хүлэг бүтээх хичээл үзсэн. За энэ шатрын хүлгийг ямар програм ашиглан хийх боломжтой вэ? За магадгүй бид нар Word-ийн програмаа ашиглаад хүснэгт хийж болно. Эсвэл Paint-ийн програмаа ашиглаад зураг зурж чадна, тийм үү? За гэхдээ бид нар Microsoft Office програмын дотор байдаг Excel програм бол хүснэгтэн мэдээлэл боловсруулах, түүнд тооцоолол хийх хамгийн тохиромжтой програм юм байна. За Excel програм нь хүснэгт, зураг, диаграм, график болон альва зүйл дээр тооцоолол хийхэд хамгийн хялбархан ашигладаг програм болохоор бидний өдөр тутмын хэрэглээнд байнга хэрэглэгдэж байдаг програм байна. За өнөөдрийн хичээлийн зорилго маань хүснэгтэн мэдээлэл боловсруулах програмын тухай түүнийг хэрхэн ашиглах вэ гэсэн зорилгодоор хийгдэх бол хичээлийн зорилт нь цахим хүснэгтийн ажлын хуудас, тэдгээрийн объектыг таних, нэрлэх, нүд болон мөр багныг будах, шатрын хүлэг цахим хүснэгтээ ашиглаад бүтээх гэсэн зорилтуудын дор хийгдэнэ. За ингээд бүгдээрээ Excel програмтайгаа танилцъя. За Excel програм нь анх нэгдэхдээ баг нь мөр бүхий ажлын хуудастай нэгддэг. За шаардлагатай тохиолдолд шинээр ажлын хуудсыг ингэж нээж болно. Ажлын хуудсыг sheet гэж нэрлэдэг. За эдгээр ажлын хуудсууд нь хоорондоо хамааралгүй хүснэгтээр ажиллаж түүнийг нэг файл болон хадгалах боломжийг биднэрт олгодог байгаа. За энэ дээр харагдаж байгаа book 1 гэсэн нь болохоор бидний ажлын хавцны нэр болно. За тэгээд энэ доор харагдаж байгаа зүйлүүд бол бидний мэдэх хэрэгслийн мөр харагдаж байна, тийм үү? За энд болохоор томьёоны мөр гэж нэрлэнэ. Энэ нь тухайн нүдэн дээр бичсэн бичвэр болон томьёог харуулдаг байгаа. За жишээ нь энэ нүдэн дээр нүдийг илтгэхэд нүд гэж биччихье. За бичсэн текст маань энэ дээр бас давхар харагдаж байна. За тэгээд багныг латин цагаан толгойн өсгүүдээр тэмдэглэдэг, мөрийг тоогоор дугаарладаг байгаа. За багныг идэвхжүүлэхдээ багны хаягн дээр хулганыхаа загчийг аваачаад зүүн товчлуураа нэг дарна. За мөрийг мөн адил хаягн дээр наваачаад зүүн товчлуураа нэг дарна. Ингэснээр баг нь мөр маань идэвхжиж болно. Олон багныг чирэх байдлаар идэвхжүүлж болно. Баг нь мөрийн огтлцлыг нүд гэж нэрлэдэг. За жишээ нь энэ нүдний хувьд дийдвэр багны 6 дугаар мөрөнд байрлаж байгаа нүд байна. Нүд оршиж буй баг нь ба мөрийн дугаар нь хамтдаа нүдний хаягийг үсгдэг. Энэ нүдний хувьд D6 гэсэн хаягтай нүд байна. За өөр нүдийг сонгоод үзье. Энд л G9 гэсэн хаягтай нүд байна. За олон нүднүүдийн олонлог нийлээд мужийг үсгдэг. За ингээд идэвхжүүлсэн тохиолдолд энэ маань муж байх нэ. Мужийг зүүн дээд буюу эхний нүдний хаяг, баруун доод буюу төгсгөлийн нүдний хаягийн дунд тодорхойлох цэг бичиж тэмдэглэнэ. За багш нь одоо тодорхой болох зорилгоор саяны үзсэн зүйлүүдээ будаад үзүүлчихье. За G-двэр багныг будъя. Будахдаа Home цэснийхаа Fill Color командыг сонгоод өнгөний горимноос дуртай өнгөө сонгож болно. За 10 дахь мөрийг будъя. За 10 дахь мөрийг цэнхэр өнгөөр будчихъя. За энэ хоёрын огтлцлын нүд энд байна. За өөр нүдийг сонгосон ч болж байна. За өөр нүдийг сонгоод улаан өнгөөр будчих. За энд мужийг шар өнгөөр будъя.
За одоо ингээд бидний өнөөдрийн үзсэн багна, мөр, нүд, мууж гэдэг зүйлүүд маань энэ тодорхой харагдчихэв. За тэгээд эдгээр маань бүгдээрээ шийд 2 гэсэн ажлын хуудсан дээр хийгдсэн байна. Саяны хичээлээ үзээд араас нь дасгал ажлаа ажиллаарай. За бүгдээрээ хийсэн ба одоо зөв хийсэн хэсгийг шалгацгаая. За дээдгээр багныг ногоон өнгөөр 15 дугаар мөрийг цэнхэр өнгөөр К 18 дугаар нүдийг шар өнгөөр F 3-аас О 7 хүртэлх муужийг саарл өнгөөр бодсон байна. За цаашаа явцгаах уу хүүхдүүдээ? Одоо бүгдээрээ цахим хүснэгт ашиглан шатрын хөлөг бүтээцгээе. Хүүхдүүдээ бүгдээрээ үргэлжлүүлэн цахим хүснэгтээ ашиглан шатрын хөлөг бүтээцгээе. За энд нээсэн шит 1 гэсэн ажлын хуудасныхаа нэрийг солиё. Нэрийг солихын тулд булганыхаа зүүн тавчийг 2 тавшин үсэн нэрээ өгч болно. За хэдүүлээ шатрын хөлөг хийх гэж байгаа учраас шатрын хөлөг гэж нэр өгчээ. За тэгээд enter тавчийг дарснаар солисон нэр маань идэвхжинэ. Шатрын хөлөг маань 8-ыг харьцах 8 харьцаатай байдаг тийм үү? За тэгвэл бүгдээрээ эхлээд 8-ыг харьцах нь 8 харьцаатай мууж сонгоч. За энэ сонгосон муужаа бид нар хүрээлэх шаардлагатай. За хүрээлэхийн тулд Home цэснийхаа border command-ийн за all borders буюу бүтэн хайрцагласныг нь сонгож хэдүүлээ. За ингээ хүснэгт маягтай харагдаж байна биднэрт. За одоо шатрын хөлөгч нь шоо шиг дөрвөлжин хэлбэртэй байдаг тийм үү? Тийм болохоор багна болон мөргүүдийн хэмжээг тааруулъя. За багна болон мөргүүдийн хэмжээг тааруулдаг 2 янзын арга байдаг. За эхлээд бүгдээрээ эхний аргаар нь тааруулаад үзье. За тэхийн тулд тохируулах ёстой багнуудаа сонгохын тулд багныхаа хаягн дээр хулганы загч аваачаад булганы зүүн тавчлуураа дарсан чигтээ чир хөлтлөе. За ингээд C-гээс J хүртэлх багнуудаа сонгочлоо. За одоо сонгосон багнуудын дурын 2 багны зааг дээр загчаа байршуулъя. Загшаа байршуулчаад булганыхаа зүүн тавчийг дарсан чигтээ 2 тийш нь хөдөлгөх хөллийг хийж багныхаа өргөнийг солино. За одоо харж байгаа бол wide буюу багны өргөний хэмжээ дээр харагдаад байна. За хэдүүлээ 7-гийн хэмжээтэй 54 пикселийн нэгтрэлтэй сонгочихъя. За ингээд бүгдээрээ ижлэх нь хэмжээтэй болчлаа. За мөрийг адилхан хаяг дээр нь булганаараа очижныг дараад чирэх үйлдэлийг хийгээд тохируулах мөрнүүдээ сонгоно. За дурын 2 мөрийн зааг дээр загч аваачаад булганыхаа зүүн тавчигныг дараад дээш доош хөдлөх үйлдэлээр мөрийн өндрийг өөрчилнө. Түрүүн бүгдээрээ 54 пикселийн
нэвтралтайгаар багнаа сонгосон байгаа. За түүнтэй ижилсүүлээд 54 пикселтэй 4125 өндөртэйгээр мөрнүүдийнхаа өндрийг тохируулаад байна. За одоо ингээд нүд болгон шоо шиг хэлбэртэй ерөнхий шатрын маань бий гараад ирлээ. Одоо бүгдээрээ хоёр дахь аргаар нь баган болон мөрүүдийнхаа өндөр өргөнийг тохируулъя. За адилхан багнаа чирэх үйлдэлээр сонголоо. Одоо хулгай нь 2 буюу хулгайныхаа баруун товчийг дарна. Эндээс column width буюу багныхаа өргөнийг тохируулах командыг сонгоё. За энэ дээр бүгдээрээ 6 гэд тохируулчихъя. Мөрөө мөн адил хаягийн мөрнөөс нь чирэх байдлаар идэвхжүүллээ. Одоо хулгайныхаа баруун товчийг дараад row height буюу мөрийн өндөр. Энэ дээр бүгдээрээ 35 гэж тохируулаад өгье. За ингээд бидний шатрын хөлөвний маань бий бас гараад ирлээ. Одоо шатрын хөлөг маань хар цагаан гэсэн ээлжилсэн нүдтэй байдаг шүү дээ. Тийм болохоор эхний нүдийг будъя. Түрүүн бүгдээрээ бага нь мөр мууж нүд гэд үзэж байхдаа будах үйлдэлийг бас давхар сурсан байгаа. За хөөмцсний fill color тэснээсээ за хар өнгөийг сонгочээ. Нэгийг алгасаад хар өнгөөр. Ахаад нэгийг алгасаад хар өнгөөр будъя. За ингээд нүд болгоныг нэг бүрчлэн будахгүйгээр бид нар хуулаад наах үйлдэлийг хийж чадна тийм үү? Өмнө нь бид нар бичвэр мэдээллийг хэлбэржүүлэх програм буюу Word програм дээр хуулах үйлдэлийг сурсан байгаа. За тэрнтэй яг адилхан эхлээд тохируулах мужаа сонгоё хэдүүлээ. Мужаа сонголоо. Хулганы баруун товчийг дараад copy. Эсвэл хөөмцсний copy. За ингээд сонгосон мууж маань идэвхжсэн байгааг харагдаж байна тийм үү? За одоо хуулж тавих газрынхаа хамгийн эхний нүдэн дээр заагчаа байршуулад тэр нүдээ сонгоод хулганы баруун товчийг дараад fast эсвэл хөөмцсний fast. За одоо та нар дараагийн хоёр мөрөн дээр хуулах үйлдэлийг өөрсдөө хийгээд үзээдэх. За болсон баг. За багш нь хамт хий. Одоо энэ хоёр мөрийг хуулъя л да. Хуулах. Мужаа идэвхжүүллээ. Copy. Paste. За ингэж бас хуулж олно. Хуулж тавихад бас нэг арга байгаа. Энэ бол сая бидний хуучин мэддэг хэрэгслийн мөрөө ашиглаад хуулах, наах үйлдэлийг хийчихлээ. Одоо тэгвэл хуулах үйлдэлийг бас өөрөөр хийж болно. За одоо сайн анхаараарай. Хуулах мужаа сонголоо. Тэгээд баруун доод буланд байгаа энэ жижиг дөрвөлжин ногоон зүйлийг заагчаа байршуулад хар нэмэх тэмдэг гарч ирж байгааз.
Хулганыхаа зүүн тавчийг дарсан чигтээ татъя. За ингээд доош нь татсан хоёр мөрөнд маань нөгөө нэг хуулах үйлдэл маань хийгдчихлээ. За шатран хөлөг маань ерөнхийдөө бэлэн болчихлоо. Одоо юу дуртай байлаа? Шатран хөлөг маань цахим үснэгтэй адилхан үсэг болон тоогоор дугаарлагддаг штеп. Шатран хөлөг маань зүүн талдаа тоогоор дугаарлагдаад доод талдаа үсгээр дугаарлагддаг. Үсгээр буюу латин цагаан толгойн үсгээр дугаарлагддаг. За энэ доод булангаас би 10 нүднээс 1 2 3 за гэх мэтчлэн дээшээгээ араараа бичиж болно. Эсвэл энэ нүднүүдээ сонгож байгаад нөгөө нэг түрүүний хуулсан шигээ баруун доод булангаас нь дээш нь татаж олно. Ингэснээр дистаралсан тоонууд маань автоматар гараад ирнэ. За. Одоо доод булангаас A B C D E F G H. За ингээд дугаарлалт маань ерөнхийдөө гараад ирлээ. Гэхдээ харагдах байдлын хувьд тийм сайхан харагдахгүй байна, тийм үү? За одоо хэлбэржүүлэлт хийцгээе бүгдээрээ. Хэлбэржүүлэлтийг яаж хийх вэ гэхээр хэрэгслийн мөрөнд байгаа хөөм цэснийхаа зэрэгцүүлэлт болон үсгийн хэмжээг тохируулах командаар бүгдээрээ хэлбэржүүлэлтийг хийцгээе. За тохируулах хэлбэржүүлэлт хийх гэж байгаа нүднүүдээ сонгоё. За идэвхжүүллээ. Одоо энэ мөрийн гол бичдгийг сонгоод за үсгийн хэмжээг томруулъя. 14 болгочихъя. За одоо нэг арай том харагдчихэв тийм үү? За тэгвэл доотлын үсгээр хаягласан нүднүүдийг идэвхжүүлж агаад та нар өөрсдөө голлуулаад 14-ийн хэмжээтэй болгоод үзээрэй. За бүгдээрээ дууссан баг тийм үү? За багш нь хийгээд үзье. Одоо энэ голлуулах командыг сонгоод 14-ийн хэмжээтэйгээр үсгнүүдийнхаа хэмжээг томруулъя. За ингээд бидний шатран хөлөг маань бэлэн боллоо. Дээрээ шатран хөлөгөө амжилттай бүтээсэн гэдэгт итгэлтэй байна. Ингээд гэрийн даалгавраа дэвтэртээ тэмдэглэж аваарай. Сурагчийнхаа 55-56 дугаар хуудаснаас өнөөдрийн үзсэн хичээлтэй холбоотой тэмдэглэлийг хөтлөөрэй. Мөн сурагчийн 58 дугаар хуудасанд байгаа дасгал 3-ыг цахим үснэгт ашиглан хийгээрэй. За амжилт хүсье. Хичээлд идэвхтэй оролцсон сурагч нартаа баярлалаа.